Юу ч хамаагүй хийгсэн. Тий. Тэгээд юу ч хамаагүй хийх гэ байж байна. Тий. Тэгээд хагас бүтэн сая өдөр ажиллаад ирэхээр яа гэм байна. Бичлэг хагас бүтэн зайд л бичлэгээ хийж авахгүй бол нэгтээс автах нь угаасаа өглөө гараад орой ирээд байдаг болохоор бичлэг орох боломжгүй байна. Би тэгтээ шорт авах шаардлагатай байна уу? Гантчижээ. Тий. Өөр шорт байхгүй мөн чамд 400 шортууд аваагүй. Тэр чинь өөр өнгөтэй шүү дээ. Хар шорт. Өөр шортууд байгаа. Тэр чимнам дотор байгаа шүү дээ. Гаргаж ирнэ шүү дээ. Тэрнээс орон тэгвэл шууд худлаад тавцсан амар шүү. Everywhere-сноо. Гэх юу ч за. Үсивэр. Энэ бол талбай хоосон байдаг аахгүй. Тэгээ нэг гараад ирсэн чинь юу вэ? Захмах шиг юу болцсон юм? Буужган зоолоод тэр цаашаа хардаа нэг энтгэн мэнтгэхтэй байгаад байгаа машин. Зам ам дээр нь яг энэ юу айскрим машин бол бас болж байна. Тэгэл энд бас нэг хүн ингээ бүжиглээ зогсоод байдаг. Ингээд нэг тогшлоор бүжигээгээд байдаг шүү дээ. Ахаа. Тэг ингээ зогсоод байдаг. Одоо энэ хагасаа өдөр гэсэн чинь буужгинж. Тэр лам нар мөнгө гуйгаад байдаг. Энэ лам нар юу гэсэн? Нэг тийм яг ориг лам биш юм шиг байлээ. Амар дээрэмдчихгүй. Нэг хүчээр нөгөө юу авах гэдэг. Дэнэш наваад байдаг гэсэн. Тэгээ уурж муурлаад байдаг гэсэн. Би нэг тийм TikTok үзчихсэн. Юу асаад байгаа юм бэ? Тэр бүжиглээд гарч тийш очсон юм шүү. Агай дуулаад байна. Яасан? Энэ хөөе. Би энийг алдчихж 240-оор авч ийсэн аахгүй юу? Нөгөө юу муунд хүлээлгэж хараа. Тэгсэн чинь яг минийхтэй адилхан юу тэгсэн чинь 120 болчих. Энэ одоо оргилох та. JD гинэ энэ Спорт оргилж. Тулхим зарна гэж. Гэтэ спорт оргилч нэг жоохон 90-ны бараа зарчих гал идэх шүү. Энэ 250 хямдраа 75 гинэ. Өө ирэхс изи яваад өгч л доо. 100 баруу? Тий. 70 хэд метр ч юм уу. Ирэхс бүү заал болгоцсон. Энэ болохоор 240 байна. Нэг пүүз аваад өгсөн чинь нөгөөдөө сургууль дээрээ яцах энэ гоё. 45 болцсон шүү дээ. Энэ гоё өнгөтэй. Энэ quantum 220-аас хямдраа 45 болчих. Тэгээ сургууль дээрээ пүүзээ алга болгоод ирсэн. Тэгээд шинэ пүүз авах. Энд гэхдээ нуулахгүй. Тэгээ миний хүү ямар пүүз юм гэж чинь. Нөгөө түрүүний шиг пүүз авах юм уу? Өөрийг авах юм уу? Өөрийг авчаа. Одоо энэ минь амар хөөрхөн байсан. Би саруулыг яаж агаад энэ минийг авсан. За. Халико хулан мулын хоёр чи бас эднээс бахан авсан биз дээ. Энийг авсан биш үү? Эднэр шиг гэж байна. Энэ чи ямарсан easy юм уу? Энд чи нэг амар мод болоод исэн биш үү? 80 л байсан юм уу гэж мэгээд. Энэ минийг харчих шүү дээ. Юу юм бэ? Пүүзэд халгаавна. Манай онлайн группт ороод тэг пүүзэд халгаавч пүүз зарна. Shipping юуныхаа юу нэмэгдээд Монголд 14 хоног буун удлаа яриад байгаа. Надад нэг мэрэгэн санаа төрлөө. Яах вэ гэж. Ингээд энэ пүүз байгаа штэ. Миний баруун тал нь хуучирсан байгаа. Энийг ядаж нэг пүүзээ шинжчихгүй, солио юм захарчихгүй. Шууд солио тавьчихгүй гэсэн. Тэгчихгүй. Яана. Тэгмэл ядаж нэг нь ингээ гоё шин, нөгөөх нь ингээ хуучаа. Баруун тал нь хуучирсан. Ойлгохгүй. Нуу талын нэр ямар? Баруун тал нь яатсан. Баруун тал нь яатсан. Зүгээр ядаж нэг. Йоо, шоконд оруулцдаг гэж. Ядаж нэгтгэн ч хамаагүй шинжилчээд гэдэг нь шүү дээ, үнэгүй. Яа. Тэгчгүй. Тэгээ ингээд дараа нь явахдаа ингээд нэг хөлөөр арай илүү, баруун хөлөөр илүү алхах чаа. Шинэ готлаараа. Юу гэж тараа? Тийм байна. Тэгээ юу баруун талаараа ингээд арай олон алхах явчихв. Тэгвэл яхан яшиг үү? Яа, за. Би одоо юу хөө? Тэгэл гэдэг үстэй чи. Тэр чи ярин шүү. Хөөй. Яасэ. Яахын? Ирэхээс дараад биш ээ, маргаашнаас дахиад хөлбөмбөгийн дугууланд явах гэж байгаа. Нэг жил 2 жилийн өмнө л явж ирсэн. Тэгээ сая дахиад бүртгүүлсэн. Тэгээ одоо заалны пүүз багтсан. Тэгээ эндээс харж байгаа дахиад шинийг авч өгөөс. Ирэхсийн хөл нь white feet гээд өргөн хөлтэй болохоор Намаг дүүрээс ингээд хоёр тал руу юм. Нэг юм юу яг энэ нэг хүний хөл чинь юм байдаг шүү дээ. Нэг юм өргөн. Тэгээ би бас багасаа ерөөсөө ийм барин готлоор зүмс чаддгүй. Ингээ барихаар ингээ өвтгүүд байдаг гэсэн. Хөлбөмбөгийн пүүснүүд айгүй лайтай. Ийм нарийнхан пүүснүүд байдаг. Тэгээ ингээд гүүгээд тоглолт дуусангууд ингээд хөлний амар өвддөг байсан. Тэгэл асчдаг лээ. Тэгээ жоохон пүүз юу болох гэж жоохон төвхтэй гэдэг. Би чамаас асуусан. За. Чи ирэхсээ хөлбөмбөг тоглохыг хүсдэг үү? Аа. Яагаад?
Өвөө нь хөлбөмбөгчин. Өвөө нь тамирч дасгалж уулагч. Аав нь тамирчин байсан. Тэгээ би бол Монгол тоглож ийн хэрэг. Тий. Тэгсэн чинь манай хүн жингийн асуулах гад хөлбөмбөг тоглох гад чинь манай хүүхд ийм сонирхоод байгаа. Энэ яах гэж байгаа вэ гэсэн чинь хаалгач хийх гинэ. Ань зэрэндээ алж хийх хэрэг. Зэрэндээ хаалгач хийдэг. Ямар позишн тоглодог вэ? Би хагас хамгаалагч, товтлогч. Тэр нэг хөвчлэн хагас хамгаалагчтай байсан. Зүүн жигүүрийн хагас хамгаалагч байсан. Та нөө хамсгал. Хамс хар Midfielder. хамти. Би ч нөө midfielder тэрэндээ right left wing. Тэгээ манай хүүхдүүд ер нь хаалгач л хийгээд байгаа. Хаалгачтай айгуу дуртай тий. Тоглоомч чинь нөгөө манай нөгөө тоглоомч гадааны тоглоом. Тэгэхгүй нөгөө half position гэдэг. Чи энэ юугаа яач вэ? Яа. Half position гэж үгс үү? In street football there's only 5 positions. За. Center front, Аха. center mid, goalkeeper, right wing, left wing. За товтлогч, хамгаалагч, хоёр хажуудлын хагас хамгаалагч тэгээд хаалгач гэсэн таван байдлаа. Дахин хоёрынхан бол чинь right defender, left defender гэдэг эсвэл Зүүн хамгаалагч, баруун хамгаалагч. And which one you are? left wing, center mid эсвэл goalkeeper. Тэгээд центр мид байханд бол амар гүүх шаардлагач гүүч чадж байна уу? Гүйж чадж байна хараа. Ингээд баг байхад бид нар нэг ингэдэг байсан шүү дээ. Тэгсэн чинь энэ хүүхдийн духан дээрээ юм нагаа ичих юм. Юу болгоцсон юм болов? Тэгэхгүй өөрөө мэдэхгүй байгаа. Бидний худалдан авалт. Тэгэнгუთ надад мэрэгэн санаа төрөөд би бэлэг нь авахулаад бөмбөг аваад. Тэрийн хуучин бөмбөг зүү ороод гаццсан. Тэгээ одоо шинэ бөмбөг авмаар байгаа. Энэ бөмбөгийг юм уу эсвэл тэнцээс нэг харж байгаа нэг бөмбөг авчих. Ихэс бэлэг нь аваад өгч ихэсийг хаалгах болгож байгаа. Би бэлтчи өөрөө өшөглөөд цохоод Тэгээд ихэс тийм гутлавлаа. тий. Дугууланд нөмсөлөө. Тэгээд өөр пүүзээс авах хэрэгтэй дээ. Одоо өөр пүүз авна шүү дээ. Гарч дахиж. Гадааны пүүз. Тий энэчнээс өөр жирийн пүүз А авахгүй. тэр нь биш юм уу те? Биш юм уу гэдэг нь? Биш. Энэ size 4.4. За. Okay, let's go. Энэ Монголын татар гэж байгаа эмзэг татар гэдэг нь. Энэ болдоо гэдэг нэг ах. Энд нэгтлэнгийн юм ажилладаг юм байлаа. Энд одоо нэгтлэнгууд авахгүй л бахт тий. Энд ажилладаг ламын юм шиг алхаж орж ирэл орчноо. Гэртээ орхино. Тий, энэ ч тэгээ бас айгүй баян юм шиг үлээ. Бинт Татар гэдээ хажуудлага яатсан байт юм бэл. А тэнд бас байдаг те. Тий. Танах намайг ажилд авах уу? Гэртээ орих амраа даа гэдэг. Нэг бинтэлдэг үгтэй болооч гэдэггүй. Өсөө. Уусаа. Хүмүүс сайн уу да мануда гэдэг юм байлаа. Тэр амир хүнд үрээсэн болчих гээд байна. Юу яцхан? Big G вэ? Саруул ухаанд монголчууд аа гэж хэлдэг гоё те. Тэр чинь юм блэ? Тэг чим Хин амраа биш амарчаа. За. 36 асуулт асууж идэх чинь. Надаас уу? Би Нэг нэгнээс асууд ингэсэн. Энэ нөгөө нэг хоёр хүн эрэгтэй эмэгтэй хоёр хүн очих шин. За. Болцоо ч юм. Ерөнхийдөө энэ 36 асуултыг нэг нэгнээс асуухад ямар ч хүмүүс хоорондоо дурлахын гинэ. Яг чи гэж хоёр дурлцсан л да. Би тэр наад нэг асуултыг харсан. За. Ямар хүнтэй хоолнд ормоор байна вэ гэсэн байгаа байхгүй юу? Тэнгуут би чамайг найрж байгаа тохиолдолд би чамтай хоолнд ормоор байна гэж хэлмээр байгаа байхгүй юу? Тэнгуут одоо би тэгж хариулж амар хот болох гээд байгаа сте. Биш тэр чинь дэлхий дээр ямар ч хамаагүй хүн штэ. Тэгээ угаасаа хоолнд ороо сууж ээж би чамтай хоолнд ормоор байна хэрчсэн. Хасаад бол яах юм. За гол нь учир нь энэ заяа. За. Энэ 36 асуултыг нэгнээс асуугаад тэгсний дараа 4 минут ингэ ширтэлцэн. Тэгэхээр ингээ ямар ч хоёр хүн хоорондоо дурлалаад харилцсан гинэ. Яг чи надад харьтал та. Би ч гэсэн чамд харьтал та. Гэтэ энэ шалгачмаар ингэж. Тэгтээ шалгад үзмэл. Энэ 36 асуултын дараа улам харьтуулах нөө. Улам харьтуулах нөө гэж үсэж гин тий. За тэгээд тхиим байна. Тэгээд нэгэн чангаар дуудаж уншаад хоёулаа ээлжлээд хариулна. Дараагийн асуултыг нөгөөх нь унших замаар ээлжлэн асуунаа. 36 асуултанд дунджаар 1 цаг үргэлжлэнэ гинэ. Яг гүйлэх юм тий. Энд чанаас яг нэг яг 36-уулан ингэ оруулахгүй байж болно шүү дээ. За бас тийм ээ тий. Сонирхолтой юм тий. Тийм. За тэгээд бид хоёр чинь одоо 15 жил болж байна. 15 жилийн дараа 36 асуултыг асууж байсан. За эхний асуултын. За. Дэлхий дээр хүмүүсээс хэн нэг орин хоолнд урих бол хэнийг урих вэ? Ойлгоо хөнгөн хариулаа л бич. Харин тэгээ Монгол хүмүүс урих уу? Хамаагүй шүү дээ.
Дэлхий дээр хин ч хийж болно. Одоо чи бол ингээд орсоор ингээд амар гоё ярьдаг болохоор чамны бас сонгох хүрээ чинь бас гайгүй болчихж байгаа. Англиар бол бас Үгүй чи тийм хэл мэл тийм гүн юм бодохгүйгээ зүгээр хин ч байсан тэгэр ойлголцсон гэж бодвол. Одоо амьд байгаа хүмүүсээс юм уу? Хамаагүй хаа. Энэ imaginary асуулт юм шүү. За. Ямар хэцүү юм бэ? Миний ээлж үү? Би сандраад ах. Та нар хүлээж иж болно шүү дээ, тий? Энийг edit хийж болно. Чи сандраад ах шаардлагагүй. Кат гэж. Тийм ээ. Орой хоолнд ороод уулзаа тийм яриа суухаар. Чи жоохон ингэж надад хинт өгч болох уу? Үгүй биш ээ. Юу хийх вэ? Ингээд ингэж болох юм. Өөрийнхөө эмэгтэй хүн. Тэнгууд одоо би эмэгтэй хүн сонгомоор байгаа байхгүй юу? Тэнгууд одоо эмэгтэй хүн одоо надад celebrity crush байна уу? Яг гадаад амар л олон crushтай хүн яг цагаад талаад нэрлэгсэн юм байхгүй байх юм. Би эндээ олон орчих уу? Хинтээ. Хинтээ орчих уу? Чамаас болох чи. Тэр нүртэл бодоо би шийдэх үү те. Одоо яхаа 10 жилийн өмнөөс нь бол би хин гэж бол хэлмээр байна. Анжелина Жоли моли, Селена Гомес гэж хэлмээр байна. Одоо тэнгууд одоо гарч байгаа тийм хүн хэм байгаа. Sabrina Carpenter. Тэр би танихгүй. Намайг таних юм уу? Чамайг танихгүй. Ой, ихний асуулт нэр ингэж бодвол угаасаа цаг болох юм байна уу? Яна. За нэг хүний нэр хэлье. Нараа чи юу лээ? Окей. За, зургийг оруулчаарай. Одоо би ярих болов. Одоо би уншина. Ээлжилж хариулах юм шүү. За, тий. Хариулаарай. За. Би сая чамайг бодоход бодоол гэсэн чинь бодогдохгүй байх юм аа. Би тэгтээ амар хөвгөлтэй үнтэй уулзъя л гэж бодож байна. Тийм лаг humor нь ингээд тавдаг. Нэг орс комедиан байдаг штэ. Эхнэрээ яриагаал татаагаад байдаг. Чи мэдгүй л хата зургийг оруулчих заяа. Тэр амирын нийт тахгүй юу? Тэгээд тэрнтэй яриад зүгээр нэг сайхан инегээл гэж бодлоо. За. Ямар байдлаар алдар нэрт хүрэхийг хүсдэг вэ? Энэ нэг амир чаленж болоод байгаа юм тэгэхгүй л. Би үгүй чамд зориулж хариулах хэрэгтэй дээ. Одоо мэдгүй өөрийнхөө л хариулчлаа. Одоо өөрийнхөө л байсан дээр хоёлоо угаасаа чадахгүй. Чи надад хийдэг байж шүү. Нэг тиймэр байгаа. Эний дүрээд ах юм. Энд ч амар тийм гүн юм ярилцуулах хэрэгтэй л асуултууд юм шиг л. За ямар байдлаар алдар нэрт хүрмээр байна? Яг алдар нэрт хүрдэг бол тийм хэрэгтэй л юм ямар энэ одоо сурч мэдсэн юм ингэж түгээж гэх юм уу? За. Би болохоор бас өнөөдөр бодлоо. Яг өнөөдөр батсан. За. Би ингээд яг нэг attention seeker байсан байж магадгүй дээр үед. Одоо бол бид ихтэй тийм юмд нэг тийм олонний хүн нэг pick me байха болцсон юм шиг л. Тэр юу самаг бол гэж үү? Тийм. Тэгэхээр би нэг алдар нэрт хүрмээргүй байна гэхгүй. Яг хэрвээ үнэхээр алдар нэрт хүрэхээр бол ямар байдлаар comedy mark. Хин нэгэнтэй уцаар ярихдаа ярих зүйлсээ урьдчилан боддог уу? Боддоггүй байсан одоо боддог болсон. Би бол дандаа боддог. Би ажлаа хүртэл одоо дандаа боддог. Бараг болж өгвөл бичиж агаад тэрийгээ давтаж уншиж агаад тэгээд уцаар ярьдаг. Ер нь бол уцаар ярих дурггүй. За, чиний бодлоор төгс өдөр гэж ямар өдөр гэдэг вэ? Миний бодлоор төгс өдөр гэдэг бол өстой гоё ажлаа ингээд амжуулаад дууссан 7 хоног тэгээд амралтын өдөр нэх гоё өглөө босоол 50 гурлаа гоё цайгаа хийж угаал тэгээд гоё гарч алхаал тэгээд гоё ингээд туртаа гурлаа суугаал юм үздэг штэ кино ч юм уу нэвтрүүлэг ч юм уу үзээд тийм л өдөр надад гоё төгс байдаг. Тэгээ гоё хамгийн гол нь дасглаа ийцэн бахад бусд нь хамаагүй гэдэг шиг. Тий, тэрэн дээр минийх яг тийм плюс тэгээд нэг тийм шүд мөд өвдөхгүй толгоо молгоо өвдөхгүй нэг тийм өвчин зовлон яахгүй бол тэгээд тэр бас л төгсөд. Тэгээ маргааш амралтын өдрөөл давдлаа. Хамгийн сүүлд хизээ амандаа дуу аялсан бэ? Эсвэл хин нэгэнд зориулж? Дуудаж захтай айгуу дандаа дуу сонсдог. Өглөө болохоор би ойрд ер нь хурдын бүсгүйг айгуу сонсоод байгаа. Тэгээ ер нь бүсгийг дагаж дуулсан да. Амандаа дуу аялсан бэ? Тийм, амандаа дуу аялна гэдэг чинь дуудаж захтай дагаж дуулна. Тэгээд буусныхаа дараа цоож моож яж захтай. Би wanna rock with Jenny гэсэн юм яваад байсан. Тий чи сая дэлгүүрт хийсэн. Jenny гэсэн яваад. Тэгэхээр сүүлд айгуугаасаа хит болоод
байгаа болохоор толгойд орчихсон тэгээд Jenny л гэх байгаа хоёр. Тийм ээ. Клип нэг юм байл. Хэрвээ чи 90 нас хүртэл амьдралынхаа сүүлийн 60 жилийн хугацаанд 30 настай үеийнхээ бие махбодыг эсвэл ухааныг нь бие махбодыг нэмүү эсвэл ухааныг нь авч үлдэх гэвэл чи алийг нь сонгох вэ гэнэ. Йоо та би чи эхнээс нь сонсоогүй юм гэнэ. Хэрвээ 90 нас хүртэл амьдрч амьдралынхаа сүүлийн 60 жилд 30 настай бие авч үлдэх үү 30 настай тархиа авч үлдэх үү? 30 настай бие авч үлдэнэ. За би бас бие авч үлдээ. Тий. Яагаад гэж мэ? Тэгээд яагаад гэвэл зовлонгүй нөгөө байна гэдэг чинь жаргал үсттэй. Одоо биеийн эрүүл үү? Тий, биеийн эрүүл нуруу туруу нүвдэхгүй, биеийн эрүүл шууд юу нүвдэхгүй байвал тэгэл тарих эрүүл байна. Тий. гэж байна. Эрүүл бие саруулах хаашин, саруул бие эрүүлэх хаашин. Тэр яг за 7 дахь их сайн асуулт байна. Хэрхэн өөхөх тухайгаа нууцхан төсөөлсөн зүйл байдаг уу? Болгосон ч бодож байгаагүй юу? Би амар өвчтөйсэн шүү дээ. Яа наа чи зургатаар юм ярьж болж байна. Тэр нөгөө төсөөлөхдөө биш тэр жоохон бахтай аимшиг юм үзхий тэрнээсээ болдог гэсэн баха ингээд боломжиг явж байгаад одоо ингээд ижсэн чинь наркер юм чухал тий. Final destination. Тий. Тэр киноноос л хэлсэн бах ингээд л гинт машин гарч ирээд дээрэлчихгүй тий. Ингээ алхаж явж байгаа галтарч өнө зогдоод өчгүй тийм балаа юм боддог хүүхд юм бодол. Надаас андарсан өөртөөгөө ижилхэн 3 зүйлээ нэрлээч. Энэ баг хоёулыг нөхцөл төрөл надаас өөр 3 зүйл хийвэл баг төрөх баха. Бараг тийм байна. Тий. Ихэнх юм адилхан болсон чи. За надаас өөр 3 зүйл юу байна? Би асууж байгаа шүү дээ. Чи юу шиж байгаа лээ? Тий, оо амар цаа. Надаас өөр 3 зүйл гэх юм бол мэдээж амар их юу текстэлдэг. Би бол ерөөсөө бичиж чаддгүй, чатлж чаддгүй. Чи шал эсрэгээрээ бүр ингэ бичих хэрэгцээтэй. Тэр бол нэг ялгаа. Хоёрт болохоор дахиад нэгийг л нэрлээ. Үс 3 аягүй хэцүү байна. Чи тийм айгүй юу? Амар дэмждэг гэх юм уу? Би өөрөөсөө мэдгүй. Гэхдээ чи бол ингэ чадна штэ. Тэг гэл эсвэл ингээд ерөөсөө ингээд битгий өөрийгөө зовоогоодаа гэж айгуу тэгж хэлдэг. Хичээлээ хийх гээл ингээл ёо одоо ингэж хичээлийн гингүүт чи нэг бол хийвэл хийхгүй бол битгий ингэж өөрийгөө зовоож хий гэж айгуу тийм encouragement маягийн айгуу тийм байдаг. Би бол өөрийгөө мэдхгүй нүггүй гэж магадгүй. Тэгээд 3 дахь ялгаа нь мэдээж атлетик юм байна. Амар атлетик. Би бол үнэхээр суг. Тийм атлетик юм байхгүй. За нэгт ялгаа нь хулан амар сайн ном уншдаг. Би бол ном уншаал нөрвчдөг. Хулан хоёр дахь нь болохоор юмыг амар сайн төлөвлөж чаддаг гэхээр чи би бас өөрөө төлөвлөлт болчих гээд байгаа. Юу яадаг? Юмыг амар детальны анзаардаг. Ингээд би болохоор яг нэг гүйлгэж хараад за энэ болцсон юм байна гэхэд тулаа ингээ нэг нь аваад энэ дутуу байна, ингэсэн байна, энэ өдөр ингэсэн байна гэж нэг тийм detail oriented нь болохоор олон тэгдэг. Тэгээд бас нэг юм нь өөр юм яадаг вэ гэхээр яадаг. Тийм үедээ би л одоо яриа юм да. Манай он жоохон дугааталтай. Амьдралынхаа юунд хамгийн талархалтай байдаг вэ? Эхнэр хөхтэй шүү дээ. Хоёр хүн болцоо сууж ирсэн чи амьдралынхаа юунд хамгийн талархалтай байдаг вэ чи эхнэр хөхтэй хоёр доо. Хүч хоёлыг сингл юм шиг бодож хариулах уу? Гэр бүлтэй хасаадах гэдэг шүү дээ. Чи найрч байгаа гэж бодоод. Юу нэ? Тэгсэн чи бодлоорчлог. Юунд хамгийн талархалтай байдаг вэ? Тэгсэн бол ээж аавдаа маавтал гэхээсэн бахалтаа сингл байсан бол тийм л дээ. Тийм намайг өдий хүртэл эсгэж хүмүүжүүлсэн ийм зөв хүмүүжлэлтэй болсон. Би. За чи яасуу. Асаа хариул. Харин тийм угаасаа л хинчээсэн гэр бүлдээ л байх юм шүү. 36 бүр арай л их юм аа. Хоёлоо зүгээр шууд түүхлээс юм байна. Одоо юу. Тийм за хүүхэд наснаасаа нэг зүйл өөрчлөх боломжтой гэвэл юу өөрчлөх байсан бэ гэх. Тэрний төгөлдөр хооронд л одоо явчихлаа гэсэн да. Би нэг солиорж юу яасан юм аа. Төгөлдөр хооронд нэг жил явчингуудаа хашраад
багшинч таалагдаагүй мүү, хэцүүч байсан юм уу мэдгүй ямар ч лээс амар шантраад би ямаргүй байна гэтэн чи эмээ намайг за гэд ясахгүй юу. Уг нь эмээ хоёр намайг айгуу шахдаг байсан. Тэгээ тэр төгөлдөр хуурн дээр л за гэд намайг нэг дураар нь байлгацчих чи би дараа нь томлсон. Төгөлдөр хуурн явчихдаг байж. Гэхдээ ер нь бол надад тийм хүүхднээсээ өөрчлөе гэсэн юм бодол алга. Тэгж одоо нөгөө нэг юу тэгдэж штэ. Энэ хүртэл ирсэн зам маань намайг бий болгосон гэдэг шиг. Тий. Яа. Юу аль юм бэ? Би нэг багтаа нэг амар хүчгээд л идэг гэсэн. Юм өмнөөс гараж марашин дээр унж тэднэрээс л жоохон болгоомжтой л байсан. Байсаг л имлэг авчин хамрааж өгчин нүдээ зөгчин. Ээжиг баг зовох л. Тий ээжиг л баг зовох байсан юм байна да. 4 минутын дотор надад өөрийн амьдралын түүхээ ярьж өгөөч. Одоо тэр хоёулаа дээр чинь булчгунаад шаалгасаа дараа. Тийм ээ за. Хэрвээ маргааш өглөөс эрэхтэй нэг шин чадвартай болох боломж олвол ямар чадвартай болмоор байна? Хүний бодол уншиж. За. Тэ чи. Би энэ чадварыг хүний хэлхнээс суулгаар шийдсэн. За. Тэр нөгөө юу лээ? Мартцсан. Нэг jump. Тийм, jump гэдэг. Тэр чи юу гэдэг лээ? Хүссэн газар руугаа телепорт хийдэг. Тийм, телепорт тийм. Тэгвэл ингээд цаг хэмнэн мөнгө хэмнэн гэдээ. Тэгвэл чи намайг авч телепортол би тэгэл хүний бодол уншаал хоёлаас алах юм. За. Ингээд л Монголд очиж байгаа. Хэрвээ чиний амьдралд чиний дотоод сэтгэл эсвэл ирээдүйн тухай хэлж өгөх мэрэгэн зүн байна гэвэл чи юуг мэдхийг хүсэх вэ? Одоо чинь нэг бөөдөр очиод юм уу юун дээр очиод ирээдүйн тухай мэд хэлж өгөө гэвэл юу мэдхийг хүсэж байна? Ирээдүйд чамд ийм тохиолдно гэвэл юу мэдхийг хүсэж байна? Тусах магадaltaй өвчин байвал мэдчих. Тэгээд тэрнээсээ эртгэн сэргийлж. Нэг тийм муухай юм болохоор бол тэрийг холдуулахар боломжтой бол яа гэж бодож байна. Мэдэж аваад өрчлээ гэж бодож байна. Удаан хугацаанд хийхсэн гэж хүсээр ирсэн зүйл байдаг уу? Юу хийж хараахан амжаагүй вэ? Би багасаа дуулах мөрөөдөлтэй байсан. Би бол дуучин болъё гэж бодлоо ирсэн байл юу гинэ. Мэдгүй наатан ч хариулахад нэг байхгүй л шүү дээ. Тэгэл зөндөл юм амжаагүй юм зөндөл юм. тайзан дээр гарч амжаагүй. Тэгэл нэг хүн л ярьч. Чиний амьдралын хамгийн том амжилт юу вэ? Минийх бол бэлэн байна. Би юм уу? Тий. Чи бол миний хамгийн том амжилт гэдэг нэг татарын заяа дуулдаг шүү. Чи миний хамгийн том амжилт гоё харагдаж ин бидний ирээдүйн зам ил. Тийштэй. Чи л хамгийн том амжилт яа тийм чи бүтэн 15 жилийн хөдөлмөр байна шүү дээ. Тийм шүү дээ. Нөхөрлөөс чамд юу хамгийн чухал вэ? Нөхөрлөөс юу хамгийн чухал вэ? Юу тэр одоо үнэнч байдал гэхин цаашаа нэг тийм юу? Нөгөө маск зүгээд авах худраад авахгүй. Тийм, яг байгаараа л байж идэг. Яг чин сэтгэлээсээ зүгээр сайн сайхныг хүсэж идэг. Тэр нэг л байнга харьцаал, байнга нэгэндээ туслаад байх албатай биш. Зүгээр л сайн явж ивэл болоо доо гэд тэгээл гоё найзлал гэж хүсэж байна. За ойлгох. Миний ярьж байгааг ойлгож байна уу? Нөхөрлөөс юу хоногийн чухал вэ? Тэгэн гот одоо мэдхгүй. Тэгэн гот одоо сайн найздаа чи тураач гэд хэлчихвэл бүх хүн гэдэг нэг юм муу сайн үг хэлж чадахгүй дугаа гэдэг байгаа штэ. Тэгэн гот ингээд үгүй энийг салгасан яа. Тэгэхээр хүн гомдоос болж байгаа. Тэгэн гот надад болохоор намайг тарган бахад хүмүүс тураач мураач гэвэл суурлах байсан л байх л та. Чамд ямар амгалтай ингэхтэйсэн гэх юм тийм. Хамаатай л байсан л хэлээ л дээ. Чиний хамгийн нандиндаг дурсамж юу вэ? Мэрхсийг жоохон байхтай хаа. Миний хамгийн нандин дурсамж юу? Гэхдээ тэгэл бүхэл дурсамжууд нандин штэ. За ингээд жоохон гүйлгчхүү. Найз гэж чиний бодлоор юу вэ? Хайр сэтгэл чиний амьдралд ямар байр суурь эзэлдэг вэ? Хамгийн чухал. Тийш хайр л хамгийн чухал ш тий. Мөнгө бол олдно уу? Тэгвэл чиний сэтгэлийг хамгийн ихээр татдаг 500 чанарыг нэрлэе чи гэдэг юм. Эмэгтэй өнөөс юу? Тийм, эмэгтэй. Үнэнч байдал. Тууштай. Үнэнч тууштай. Нэг барыг над дуртагаас илүү дургуугаа хэлчихв. За 5 дургуй зан чанар за. 5 хүрэхгүй дээг шах. Bipolar юмд би амар дургуу. Тэвнийг ингээд муухай хаштайгаараа байж байл гайгүй. Тэгээ ингээд
ер нь нэг юм савлсан юм да айгу дургу. Тэгээд тэгэнгүүт нэг тийм эмхтэй хүний зан дээрээс би гэдэг зан дургу. Тэгэнгүүт ингээд тий. Ер нь хүний л зан юм л. Тий. Тэгээд өөр ямар зан дургу вэ? Тэгэд нэг тийм бас тийм хитрхи хайнга байж бодлоо. Гэхдээ бас хитрхи хайнга ахаар. За яах вэ тэгж байгаа болно доо гэсэн бас нэг тиймэрхүү нэг тийм би ч нөгөө нэг тийм амар коммунист тахгүй юу? Коммунист гэх юм юу гэх юм. Ямар ч. Яг л нэг тийм Тэгэхэд шулуун. тийм зүгээр яах ёстой тех өстой гэдэг араамандаа байдаг тийм гол. Тэгэл бүгд л тэгж штэ гэл нэг тийм назгай байдалтай амар дургу. Хитрхи хамхуул шиг юм дургу гэж. Тийм. За чамаас дургу үг нэрлэх гэсэн үү? Тийм. Дургу зан чанар гэвэл худлаа ярддаг гэдэг би хэлээ марчиж. тийм худалч нэг тийм өчөх юм дээр худлаа яриад нэг тийм хоёр алхмын цаана харж амьдэрдэг хүний зан онцгүй. Тийм масктай бас дуртай дургу бол тэгэл амар тий. Бид гэж эхэлсэн 3 үнэн өгүүлбэр хэлнэ. Жишээ нь бид хоёулаа энэ өрөөнд суугаад үннээ ярилцаж байна. Ер нь бол би хүнтэй ярихдаа би Аз хоолн дуртай, би кимчин дуртай гэж ер нь л яриха болсон байлээ. Тийм бит хоёр тэгдэгэ гэж ярьдаг болсон л. Ваа сая тэгдэм лээ. Бит хоёр өнөөдөр завтай. Бит хоёр очино. Одоо найзад ч гэсэндээ асуухта та хоёр завтай юу? Та хоёр ирэх үү? Та хоёр яаж юм? Тийм. Нэг юу гэвэл одоо нэг худлаа юм гэвэл бидээс одоо би сонгон дуртай юм да гэж хэлнээс тээ. Би сонгон дуртай биш шүү дээ. Дуртай шүү дээ. Би сонгон ид чаднаа л юм дээ шүү дээ. Тийм. Идэл ид чинь. Миний ямар чанар сэтгэлийг чинь хөдөлгөж байна вэ? Намайг гэх чанар. Миний ямар чанар сэтгэлийг тий одоо миний ямар зан чанар сэтгэлийг хамгийн хөдөлгдөг вэ? Бүхэлдээ өдр гэх шиг нүгөө юу? Гэхдээ энэ хичээлгээд хэцүү л юм. Юу нь бол тий. Юу идэгээд. Тий. Заалгасаа. Хаалгасаа. Ямар зан чанар Тий. гэсэн үү? Тэгэл хайрлал байгаа чинь тэгэл хайрлах чинь зан чанар юм уу? Хайртал гэдэг шиг ütгэж шүү. Хайртал Хэрэг гарвал хайртай гэж. Таны хувьд гэр бүлийн хүндээ хайртай гэдэг үг хэр олон хэлт юм бэ? Үгүй яах. Хэр яхаар хэллээ шүү дээ. Хэрэг гарвал. Хагас тиймэтгэхгүй дээ. Тэсахгам. Одоо ч хэлэх үү? Гамэт хэлэх үг гар шалтгаан гараад хэлэх л багт. Шалтгаан гарахгүй л юу даад хэл гэж юу хаа. Хаан гэдэг чинь үс цаанаас ундарч явах хэрэгтэй гэж дээ өгнө. Хотод хэл байхaltaа та. Таны зүгээс бас тань хайртай гэдэг хэлэх үү? Хаяа хэлээд гоостой байдаг шүү дээ. Хаагаад бодох юм уу? Яа яг хэрэг дүрдгүү чи тэгээд юу энэ яхах таахад байжлах. Яг ингэж яхахлаар гэхдээ яг нэг тийм нэгийн сонгоод хэлчих хэрэг үйцэн юм тий. Тийм багаз. Тийм байна. За ингэж юм заяа. За. Хэрвээ танаа гэр гал давтаад хайртай хүмүүсээ аварч амжаад дахиад нэг л зүйлээ аваад гарах цаг үлдвэл юу авах вэ гэнэ? Гэрээс үү? Тийм. Авахгүй шүү дээ. Авахгүй. Тийм. Гэхдээ тэгэл хүмүүс ирүүлээвэл тэгэл пассворд яачна. Тэгэл recovery гэдэг тэгэл дахиад шинээр авчих шүү дээ. Тэгэл эргэсийн төрсний гэрчлэгээ гэж. Эргэсийн төрсний гэрчлэгийг л авах юм байна да. Эргэсийн төрсний гэрчлэгээ дахиж өгөхгүй гэсэн. Эргэсийн төрсний гэрчлэгийг дахиж өгөх бол заавал буцаж очиж биеэрээ авахыг гэсэн. Тэгэхээр эргэсийн төрсний гэрчлэг. Тэгээ пассвортууд тийм бичиг баримт л гэж юу нь бол хамгийн түрүүнд бодсон. Энэ тэгтээ өстой юу юм бэ нөө? Чи би амар доошлуулсан юм биш үү те? Тэгээ дунд нэг сонин юмнууд л шүү дээ. Наа асуух юм байл асуу. Энд чи юу нэг тийм. Наа чи олон төрлөө байгаа мó? Энд гэхдээ ямар сонин гунигийн асуулт өгдөг. Гарч байгаад өөрлөө н ордоо. Нэг жоохон хөвгөлтэй байж болтгүй юм ч дээ тийм.
Ер нь хайрыг хөгжилтэйгээр хайрлаж болно шүү дээ. Заавал гунигтайгаар хайрлах хэрэггүй зү. Нэг хэцүү асуултууд байх юм. Гутнаар асуулт гэсэн чинь дандаа эднэр л энэ. Гэтэ ямар сайн юм. Яг энэний дараа дурлалцах уу? Одоо хоёлаа шинэ хүн амьтанд орлохгүй хөө. Ийм сайн юм биш үү? За ингэ заяа. За. Энийг хэлж чинь. Энийг биш үү? Удаа хугацаанд байж байгаа хүмүүс хоорондоо асуугаад шоол тийм. Цагийн гарцсан. Туршиж үзье гэж утсан. Өмнөөр бүтэхгүй байна. Яг гоо шинэ танилцж байгаа хүмүүс үнэхээр яг хоёулахнаа суугаад дип ингээ ярилцаад тэгээд одоо яад юм байгаа. I don't know. Сонирхол юм байна. Тэгээд сингл байгаа хүмүүс амжилтсан. Танаа зах зээлч гэсэн эвгүй үлээ шүү 24/7 гэсэн. Яа, би өстө нэрээ тарих. За одоо ингэж хэлээ заяа. Хэрвээ чи яг одоогийнхаас тэ хүүтэй заяа. За. Одоо хүмүүнтэй суугаагүй яг ингэ сингл гэхдээ чиний яг ингэ нөгөө майндсет чи одоогийнхаараа байсан болвол намайг сонгоно. Би ямар тийж асуусан юм уу? Оо юм уу? Тэгэж сонгож ирсэн. Би чи энийг сонгох гэж сонгохгүй юм уу? Төрүүл хариулаад шатчлаа. Муухай өдрөө баригдууллаа шоо гэж. Ямар энийг сонгох вэ гэсэн юм уу? За юу гэжсэн? Яа, юу гэжсэн? Сүгчлээ болгомоор биш наа чи. Одоо болзоонд явлаа гэж бодоход яаж болцох вэ юм ааш юм. Би нацг шиг бийтэй байна л гэх хичээлээ шүү дээ. Йоо. Асуулт юм хэлүүлчих юм. Одоо хэрвээ би сингл яаж агаад тэнгис эрэхт орсон бол би хинтээ болцохыг биш зүгээр ямар болцоо хүсэж ийн вэ гэж байгаа юм. Тий, одоо хүнтэй яаж болцох вэ? Зүгээр болцох юм уу? Чи нэг болцооны төлөвлөгөө гаргачих. Мэдээгүй шүү дээ. Гэрээс нь очиж аваад хоолнд ороод тэгээ гоё Улаанбаатар тийм үү? За Улаанбаатарт ямар бол? 100 юм уу? За 100 бай. Тийм үү? Бор орж байгаа юм уу? Йоо яа надаас асуугаад байгаа бэ? Гэхдээ чи надад тэгж мэдээлэл өгч ижил би тэр болзооныхаа юм гаргаж. Үгүй чи өөрөө ингэ төсөөлөлтөө. За тийх юм уу? За би ингээд гэрээс нь очиж аваад ресторанд аваачаад тэгээд зам төгжрээтэй гэсэн чинь би хажуудлын юм дээр скутер унаад скутерээр төгжээгүй юм дээрс очиод. Юу вэ? Чи гэрээс нь очиж авчаад тэгээд скутер дэд юм уу? Тийм. Нөгөө зам төгжрээтэй болохоор би ингээд амар цуг скутерж байгаа байхгүй юу? Нөгөө ингээд мофет гэх юм уу? Хойноос суулгаад би сингл байсан бол мотоцикл унаас урцсан байгаасан баха. Би чамтай болцохгүй. Оо чамаг яриад исэн юм уу? Үгүй зүгээр. Йоо. Хэрвээ нэг ийм сингл залуу намайг гэрээс ирж авснаа хоёлаа хоолнд орё гэснээр зам төгжрөнгүүт нь хоёлаа скутер чи. Хөөе миний кейс дээр ярьж байна. За тэгээд жаач игээд тах юм. За скутер дээд тэгээд ярих юм мартчихлаа. Sorry. За тэгээд скутер. Тэгээд гэсэн чи би зайсан хийл дээр амар гоё ресторан захиалга өгсөн. Тэгээ хоол идчихэд гарч шүний Улаанбаатарыг хараад. Тэгээ шүний Улаанбаатарыг харж сайжгүй. Тэгснэ цаашаа клуб ороод. Клубтаад. Ямар клуб? Ядаж л Монголын газар мэдхгүй. Тийм. Клубд дуусаад. Тэгээд артлаас нь хоёлоо гарч гоё ус уугаад тэгээ гоё сэргэж байгаа. Тэг гэрт нь өргөж өгөө хайр. Яа, за. Мэдхгүй. Надад За чинийх. За чамаг одоо нэг хүн болцоонд өрөх гэж байгаа. Тэгвэл чиний болцоо ямар байгаасаа гэж хүсэж байна. Мэл заяа. Тий. Нэг жимэл үү ирээд. Симэл үү? Тий, симэл шиг залуу ирээд. Чамаг болцоонд төрч. За, ямар ч ийсэн хоол ус идэмээр вэ? Ямар төрлөө. Гэтэ одоо ингүүл гоё заяа. Одоо ингэж гадаа юм уу? Бүрорж байгаа юм уу? Гэж хэлдэг заяа. Юу хийхээ ингээ анхнаасаа мэдчихээ. Хоёлаа тэм газар орно гэдэг ч юм уу. Эсвэл нэг хоёрхан сонголт ч юм уу өгвөл тэр хоёрхнаас нь ингээ сонгож монгоочход гоё штэ. Эсвэл ингээд анхнаасаа харьцаж байхдаа ингээ миний ямар хоолн дуртай муртайг мэдчихэнгүүтээ би тэм тедэн цаг захиалга өгсөн чамайг тэд шууд очиод авъя гэдэг ч юм. Тим шийдэм гэвэл гоё заяа. Тэгээ за гэ тэгэнгүүт одоо юу гэдгийг гоё стейк гэдэг. Хоол идэх нэг гоё яг вайн угаад нэг гоё орчинтай. Тэгээ ер нь бол гоё ярилцал гоё юм уу? Ярилцал. Тэгээд шоуд ч мовдод байх юм бол синэ. Тэр нэг гоё ингээд гадаа гоё 100 дулаахан байгаа юм чинь гоё алхачих газар ч хаагур гэдэг лээ. Тэгжил төсөөлөгч гин үү? Тийм ингэсэн байна. За.
Яг энэ сэтгүүтэйгээ надтай би бас ингэ сингл тааралцсан бол чи хоёр одоо тохирох байсан лөө. Энэ сэтгүүтэйгээ тааралдвал Яг энэ сэтгүүтэйгээ тааралдвал тэр шин сэтгүү маань өөр болсон байх хэрэгтэй шүү дээ. Нийлэг байгаа юм чам. Тийм байна. Тэгвэл чамтай нийлэх үү гэж нийлэхгүй шүү дээ. Ягаад? Гэтэ шал өөр сэтгүүтэй хоёр хүн болсон байгаа хат тий. Тийм бах тий. Ягаад? Яхад гэж үсэв. Чи лангуучтаа суух гэдэг нь намайг таахгүй. Гүү би ангууч яхалаар ангуучтай. Зүгээр л. Тэг Монголд гоё залууд ангууч. Би ангууч тахдаг. Чгүй гэлчихвэл одоо залардаг юм лээ. Надад ухаантай хүмүүс талагддаг шиг ангууч тэнэг гэж байгаа юм шээ. Зүгээр тий. Тэнд юм баламала асуулт байна. Би тийш асуулт балабала асуулт бодчихсон ч мартчихъя. Чи намайг найр надад анх танилцж байгаа гэж бодоод ингэ танихгүй гэж одоо pick up line чи юу юм? Яа на тийм мэдгүй штэ. Чам pick up line нэ. Би юу гэж pick up line гэж. Гүүш миний pick up line бол чам pick up line нэ л гэж соххгүй. Амар. Тэгээ эренгүүтээ шууд яах юм. За би ингээл хаан чимтэй. За би ингээ кофе шопд ганцаараа кофе уугаа сууж л заяа. Тэгсэн чинь чи эренгүүтээ юу нэ? Эднийх вино зард юм уу? Ха? Гэлэмэр уустэй. Би ч амжилттай нах юм шүү. Өө. Кофе шоп вино мөн асуугаа. За үргэлжлүүлээ жүжиглээ заяа. За. Астагаас та. Эднийх вино зард юм уу? Зардаггүй. Тийм үү чи ажилтгүй би чамайг энэ дарах гэж бодсон шүү дээ. Өөрөө гэр бүлтэй. Би үл явчих юм байна уу? Би үл карьертэй юм байна. Би чам инээдтэй гэж одоо инээгээд байгаа шүү дээ. Зүгэлтээс энэ. Бичлэг болохоор. Бичлэг болохоор дэмжиж байна. За тэгвэл ингээд гоё дээрээ тусч. Тэгээ энэ чи эгээр дан тэний машин. Буцаж хөвчээ. Сингэлж байгаа. Тэгвэл сингэлж байгаа. Яа, росавэ. За. Шалбалаа юм. Хуалаа тий. Шал димэрчглээ. За. Дараагийн дугаар юу яах гэж бод. Оо, яг зөв. Энэ дээрээ хэлнэ. Дараа нь ингээд бид шинэ оюутнаас Англид ирсэн шинэ оюутантай ярилцлага хийх гэж байгаа. Тэгээ бид одоо ингээд Англи амьдрах юм биш ээ. Ер нь Англи Лондонд ирээд төсөөлснөөс ямар байна? Ингэсэн тэгсэн ажил яаж олж хийсэн? Ингэсэн юу гэдгийг одоо нөгөө нэг цаг агаар яасан нөгөө сургуулаа яаж олсон? Юу гэдгийг тэгээд ер нь ингээд шинэ тулгарч байгаа асуудлуудыг ер нь бол аль болох яриулъя гэж бодож байгаа. Гэхдээ нөгөө нэг бид хоёрын бодоогүй асуултууд бас байж болно шүү дээ. Тийм нөгөө бид хоёр чи ирээд одоо удцсан болохоор дөнгөж ирж байгаа одоо ойлгомжтой өсөл ингэдэг штэ гэд нэг юм ботцсон байж болно штэ. Тэгтэл тэр чин дөнгөж шинээр ирж байгаа хүнд ямар ч ойлгомжгүй байж болно. Тиймэрхүү мартцсан асуудлууд ч юм уу байгаа болохоор бид хоёр тэрийг хангалттай сөхөж хүмүүст хэлж чадахгүй байгаа байж магадгүй. Тэгэхээр дөнгөж шинэ ирсэн хүний өнцгөр асуугаад яриад тэгвэл хэрэгтэй байх юм болов гэж бодсон асуултууд тий дөнгөж одоо Лондонд оюутан болоод ирсэн хүн одоо тийм төсөөлснөөс нь ямар байна юу гэдгийг одоо нөгөө нэг одоо би чинь бүр нарийн детальны юмнууд бас ярих гэж боддог байхгүй юу. Монголоос мөнгө яаж авч जैन тий энийг ашиглаараа тий одоо нөгөө нэг практикал юмнууд тий тэнгуут одоо нөгөө нэг оюутнаар хунгуут аль оператор ер нь гайгүй байдаг вэ ч юм уу. Тэгээ нөгөө GP дээж бүртгүүлэх яах вэ нөгөө нэг оператор гэж утасны оператор Vodafone өвтө юу гэдэг тийм юм юу гэсэн ер нь бол тэгэл аль болох өөртөөхөө мэдэх гэж байгаа юмнуудыг л одоо чинь ажил хайхтаа гэртээ ойрхон хайгаараа нөгөө нэг тийм амьдрахтаа ингээд нөгөө нэг тийм автобусны буудал юуныхан буудлаас ойрхон байвал амар шууд ч юм уу тэгээд л нэг тийм л юмнууд тийм асуултууд байвал бичээрэй. Лайк, subscribe бат дараарай. Баярлаа. Хүн болгон ч амар лайк дараарай, subscribe бичээрэй, комент бичээрэй гэж хэлдэм байлээ. Subscribe бичээрэй. Тий. Комментэн дээр subscribe гэж бичээрэй. Subscribe гэж бичээрэй. Тий. Хэдэн хүн бичих нү тэрэн дээр лайк дараа гэж. Өөрөө лайк дараа авчаа. Тий.
Хасааг л урьж оролцуулах гэсэн. Хүш хасаатай би. Хасаа юу төгсөө юу? Чамд хоёр сонголт байгаа. Нэгэнтэй нь ярилцлах юм заяа. Яа. Чин сэтгэлээ ярилцлах юм. Хасаатай Натагтай ярьж болохгүй. тийм бол сонирхолгүй шүү дээ. Хасаатай ярилцлах юм хөө. Үгүй би тэгвэл сингл бай. Үгүй сингл байх би ярилцлах хийнэ гэдэг шүү дээ. Ямар унт гэдэг юм. Яа. Сингл байж гэх шиг би чамайг зүгээр ярилцлах хий гэсэн багхгүй юу? Чин сэтгэлийн ярилцлага. Одоо энэ саяны 36 асуултыг хасаатай их юм уу төгсөтэй их юм уу? За тийм тэгж асууя. Яа, шүү нэрээ. Нэг сонгочооч. Яа, ялын чийсэн кринжилж өгөх гэдэг яах вэ? Тийм тэгэл аль нэгийг сонгоно шүү дээ одоо тэгэл. Төгсөөгийн арай арай л баг кринжилт юм болов. За дараагийнх нь. Монгол ардын нам уу? Арчилсан нам уу? Яа, заман за. Манай Монгол ардын нам. За утаа юу төгжрэл үү? Төгжрэл. Өвөл үү өмхий юу? Өвөл. Дарахгүй юу? Юу өмхий байснаас дулаахал хувцлал муу хувц гэж байдаггүй. Юу лээ? Солир чи муу цагаагаар гэж байдаггүй маа муу хувцлалт гэж байдгийн. Тэгэхээр өмхийг бол аяг үрцэн штэ. Тэгэхээр өвөл байж ивэл. Яа. За өөр нэг тийм атсан шалгаанд оруулсан асуулт бодог болохоор орж ирсэнгүй. Тэнгисэрээс бодно. За. Живнөө цэлмэг үү? Цэлмэг Цэцүүлээ. цэцэлээ. Цэцүүлээ хасаа. Хүш тэгтээ би нэрэн гэснийг үнэн сэтгэлээ хэлчихв. За хэлээч. Тэнгисэргийг үзээд жоохон яаж эвтэйхэн хэлэхгүй ч гэсэн. Эвгүй хэлчихэж. Эвгүй хэлчихээ би үнэхээр эрт хүнтэй суусандаа баярлалаа. Чимэр мохоо дөнтэй суугаагүй зөндөл хүмүүс байгаа шүү. Тэднэрт зориулаа ганданд орно юм шилж байгаа. Гэхдээ яг би Тэнгисэргийг үзэл тэгж дүгнээд байгаа болохоос шүү дээ. Өөр өчнөө гоё хөөрхөн залуучууд байгаа шүү. Гэтэ хамгийн гайгуунууд нь Тэнгисэрэгт орсон юм биш үү? Хамгийн карьертэй биеийг хараал оруулсан юм биш үү? За бас тийм баха тий. Тий. Тэг чи одоо хөөрхөн хүмүүсийг Тэр сүүлийн хин хөөрхөн байсан шүү дээ. Цэндээ. Нацаг зэндээ хоёр хөөрхөн л байгаа шүү. Тий шүү дээ. Хөөрхөн л байгаа шүү дээ. Тэгээ октодыг хэлэхгүй дандаа бандын хэлээд. Би эмгтэй юм болохоор Аа. тий. За октодоос л надад хөөрхөн юм байсан бэ гэсэн чинь. Октод бол ерөнхийдөө айгүй хөөрхөн байгаа шүү дээ. Тийм үү? Тий. Тийм ээ. Ерөнхийдөө масаараа айгүй хөөрхөн байгаа. Тэр залуучууд одоо тэгээд залуучуудыг л хараад би яа гэх гэж бодсон. Жин хөөрхөн шүү. Хөөрхөн л хөөрхөн шүү дээ. Тий. Тий. За. Чөтөө ялах гэдэг. Жин гэхдээ нэг л юу л чичрэл байгаа юм шиг санагдаад байгаа юм да. Эхлээ чинь хостол бандэр л чичрэл байгаа юм шиг санагдаад байгаа. Хос. Төгсөө чинь анх хинтээ очирт болох гэдлаа. Төгсөө чинь хин ч хамаагүй л хэлсэн шүү дээ. За эхлээ төгсөө гэсэн дараа нь өрөн хасаа ирсэн хасаа гэсэн дараа нь нацаг гэлөө. Бараг нацаг руу явлаа үгүй лөө. Үгүй. Яриач үгүй лөө. Одоо Тэр хийгээд байгаа лөө. трек болсон юм гэж үзсэн. Ер нь хоёлын 24 долларыг базуул арай сонирхолтой байсан юм шүү дээ. Синглчүүдийг бацъя гэж мэдэм муухай дээ. За дараагийн дугаарт 24 долларыг базуулмаар комент сектэнд бичээрэй. Нэг өөрсдөө нэг ойлгохтой юм шиг хүн бацах гэдэг. Тийм, нацаг бол гэхдээ хөөрхөн мөлий. Нацаг чинь гэхдээ хамгийн жоохон байгаад байгаа зү. 20 дэлөө 22 дэлөө. Харин шүү дээ. Нөгөө эвдэр жамжааг байгаа юм уу те? Тийм, эвдэр жамж. Одоо ингээ эвдэр жамжихаас өмнө хөөрхөн охинтой суугаад явчихвал тэгэл эвдэрхгүй багш. Гэхдээ нацаг эвдэрхэргүй хөвөлээ. Төгсөө чинь ч гэсэн жоох шүү нэрээ. Эвдрийг дамжсан болоо. Нөгөө олон модель үзсэн гэдэг чинь. Модельүүд л эвдэлжтэй байна. Ер нь хүмүүс жилэл юм байна. Нөгөө нэг жоохон бах тийж ар гэрийн хар гэрийн үү? Ар гэрийн бишээ солирч байна. Юуг нь хар? Гэр бүлийнх нь байдлыг хар гэсэн утгаар хэлдэг байсан юм байл л дээ. Тэрийг ар гэрийн хар гэдгийг мөнгө төгрөгийн хар гэж ойлгоод байсан байл л дээ. Тэр ерөөсөө биш шүү. Хүмүүжлийг нь хараа. За солиор. За үг болд чөхөр болдлоо. За баяр та.